Махны үн нэмэгдэж олон хүчин шалтгаан байна. Экспорт нэмэгдсэн, дээр нь өнгөрсөн одоо онуудад хэмжээний одоо зуд болсон. Мөн одоо малчид бол өвчтөний бэлтгэлээ хангах хүрээнд малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж одоо зарим одоо аймагуудад ихэд ялангуяа одоо баруун аймагуудад ихэд нийт малынхаа бараг 3/1-ийг одоо эргэлтэнд оруулсан. Тийм учраас бас жоохон нийлүүлэлтийн хувьд одоо жоохон багассан тий. Ийм одоо нөхцөл байдал байгаа. Дээр нь яг уу тэгэл одоо шатхууны үн нэмэгдэж байна. Бас одоо бусад бараа хөтөлбөрийн үн өсөж байна. Тэгээд олон учир шалтгааны улмаас л махны үн нэмэгдэж байна л да. Хүнсний тухай хуулиар стратегийн бүтээгдэхүүн одоо мах, гурил, одоо улаан буудай, ундны ус гэдэг эдгээр бүтээгдэхүүн орж байгаа. Энэ хүнсний тухай хууль зааснаар аймаг нийслэлийн засаг даргуул тухайн одоо нутаг дэвсгэрийн хүн амын одоо стратегийн хүнсний нөөцийг одоо бүрдүүлэх үүргийг хүлээж одоо хууль тогтоомжд бас ийм одоо зохицуулт орсон байгаа. Тийм учраас манай одоо хүнс үдэж хөнгөн үйлдвэрийн яам нэлээд хэдэн жилийн өмнө бол нөөц бүрдүүлдэг байсан юм билээ. Одоо бол энэ чиг үүрэг аймаг нийслэлийн засаг даргааж хилцсэн гэсэн үг. Тийм учраас одоо тэнд нөөц бүрдүүлж байгаа. Өөрөлдөл тухайн одоо нэгжийнхээ нутаг дэвсгэрийн хүн амыг стратегийн хүнсээр одоо хангах нөөц бүрдүүлэхтэй энэ бол чиг үүрэг нь тэнд хилцсэн баг. Манайх бол илүү одоо мал аж ахуйн салбараа хөгжүүлэх тий одоо хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нийлүүлэлтийг одоо нэмэгдүүлэх энэ чиг үүрэг нь бол манад байгаа гэсэн үг. Ер нь ингээд сүүлийн жилүүдэд нөөцлж байгаа шүү дээ. Нэг үе бодвол аймаг нийслэл бол харьцангуй одоо төсөв хөрөнгөний боломжтой болсон. Та бүхэн мэдж байгаа шүү дээ тий. Одоо хэмжээний бас хөрөнгө оруулалт хийж байна. Ер нь бол харьцангуй бас одоо төсвийн үед орнуудыг бий дааж байна тий. Одоо нөөц нь оройтс гэсэн үг үү? Яг нөөц бол нэг 5,000 орчим тонныг бэлтгэсэн юм билээ. Тэгээд засгийн газрын хуралдаан дээр энэ асуудал бол хэд хэдэн удаа танилцуулагдсан шүү дээ. Тэгэхээр бол ямар одоо нийслэлийн зүгээс тайлбар хэлжсэн гэхээр өмнө жилд одоо өргөлөл 20 одоо 4-өөс 25 онд одоо мах бэлдсэн чинь одоо энэ маань ингээ борлуулагдаагүй. Тэгэхээр одоо бид нар ер нь бол энэ дээр тий бас их нөөцийн хувьд бол бас бодолтой хандах хэрэгтэй байлээ гэсэн ийм одоо мэдээлэл өгч ирсэн. Тэгэхээр ер нь нөөцийн хэмжээг бол эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ манай яамнаас бол бодлогын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд мөн одоо монополийн эсрэг газрыг харьяалж байгаа одоо шатар сайд орж хандын зүгээс энэ үнийн өсөлтөд одоо өсөлтийг одоо хянах те энэ чиглэлээр одоо ажиллах ийм одоо ерөнхий сайдын албан даалгавраар ахлаад Дорчхан цайд ажиллаж байгаа. Дорчхан цайд 2-3 удаа танилцуулсан. Ер нь бол одоо 14 он томд хуралдаа хийж байгаа. Энд манай яам одоо оролцож байгаа те. Тэгээ өнөөдөр ч одоо Дорчхан цайд танилцуулсан. За эндээс бол ер нь одоо удирдлагын чанартай хүнсний ногоо махны одоо нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийн өсөлтөө сэргийлэх юм одоо бодлого одоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой одоо засгийн газраас төлөвлөлт гаргаж байгаа. За манай яамнаас бол энэ төлөвлөлтийн дагуу нэгдүгээрт одоо дунд хугацаанд буюу 27 оны төсвөөс эхлээд аймагуудад нийслэлийн захын дүүргүүдэд ийм одоо ногоо хадгалах мах одоо нөөцлөх ийм хүйтэн хөргүүр хөлдөгч ийм одоо логистик одоо тийм ийм агуулгатай болох энэ ажлыг бол хийж хэрэгжүүлнэ. Ингүүл одоо удирдлагын чанартай хүнсний ногооны удирдлагын чанартай махны хомсдол үнийн өсөлтөөс бас сэргийлнэ. 100 бол одоо мах хямдхан байдаг, ногоо хямдхан байдаг намар тий. Тэгээд өвөл хавардаа одоо ингээд олон жил энэ явлаа шүү дээ. Энэ дээр бол яг одоо нөөц бүрдүүлэх маягаар л ингэж зохицуулж ирсэн. Одоо хамгийн зөв шийдэл нь бол ийм одоо агуулгах хүүтэн нөөцлөхтэй ийм савтай болох. Ер нь шатгуун ч гэсэн одоо ингээд нөөцийн савгуугаас олж ийм хомсдол үүсэж штэ. Зарим улс орн гэхэд одоо эдийн засгийн чадвартай улс орн бараг жилийн хэрэгцээг нь нөөцлж байна. Тэгээ бид нар мөн л одоо хөрөнгө санхүүгийн дутагдaltaй хөрөнгө оруулалт зөв хөрөнгөлөгөөс болж энэ асуудал үүсэж байгаа гэж бол одоо манай яамны хувьд бол оншилж байгаа. Тийм учраас энэ тэд бүтэц логистик агуулгатай хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Хийн 27 оноос эхлээд